ерөнхий тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж Хотхон. Энэ өдрийн мэндийг хүргэж үзэгчтэй мөрөөллийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За бид энэ удаагийнхаа дугаарыг онлайн маркетинг хамт олонтой хамтран мэдээж нэгэн гэр бүлийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр болсон байгаа. За өнөөдөр манай нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Пүнт буюу соёлын тэргүүний ажилтан Пүрвж Аргал маань ирсэн байна. За юун төрөнд шинэхэн соёлын тэргүүний ажилтан цол авт тэмдэг авсанд баяр хүргэе. Баярлалаа. Танаа бас ажлын хамт олонд баяр хүргэе. Яагаад гэвэл дандаа хүмүүс сайн сайхан үйлийг хийж явдаг. Тэгээд яг эзний олсон гол хүнээ олсон нэвтрүүлгүүдийг хийдэгт бас баяр хүргэе. За баярлалаа. За сүүлийн уран бүтээл их байна уу? Тийм, уран бүтээл ихтэй. Тэгээ уран бүтээлийнхаа завсраар зав гаргаад онлайн маркетингийн хамт олонтой дараагийнхаа шинэ төслийг эхлүүлэх гээд тэгээ одоо хоёлоо зогсож байна да. Онлайн маркет одоо ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Яаж туслах жаавал гэд мэдээж хүмүүс бодож байгаа. За онлайн маркетинг гэх юм бол нано утас гэдэг одоо шидэт нано утас, оригинал нано утас гэх эмэгтэйчүүдийн хүслэнд хэрэглээ. Одоо ямар ч эмэгтэй хүн хэдэн нас ч хүрсэн хөгшөрхийг, үржихийг хүсдэггүй. Тэгвэл яг энэ бүтээгдэхүүнийг манайх оруулж ирдэг, оригиналыг нь зардаг. Одоо эмэгтэйчүүд маань хэрэглэгчд маань сайн мэднэ. Тэгээд яг энэ бүтээгдэхүүнээрээ тэр эмэгтэй туслах байгаа. Дээрэс нь манай онлайн маркетаас чадах чинээрээ бусад асуудлуудыг шийдэж өгье гэж ярьсан байгаа. Энэ хүн маань болохоор нэгт эрүүл мэндийн шалтгаантай, хоёрт залуу тэгээд тавьж хүрээгүй эмэгтэй хэрнээ маш их үрчлээ, маш их хөгшрөлтийг нүрэндээ авцсан бие сэтгэлийн зовлонтой байгаа болохоор бүх талаас нь ингээд хариуцаа туслаад өгье гэх эмэгтэйгээ өөрсдийнх нь санал хүсэлтийн дагуу сонгосон. За бүгдээрээ тэгвэл хөтлөх үү? Окей, явцгаая. За бид нар явсаар их наранд ирсэн байна. Энд гэрэлтэй ахчих. За ам бүл гуруулаа амьдардаг байгаа. Тэгээд онлайн маркетингт 3 сарын өмнөөс хүсэлт тавьсан байдаг шүү дээ, тий? 3 сарын өмнөөс хүсэлтээ тавиад тэгээд бид нар удаан хугацаанд нэгтэлж шүүсний эцэст одоо ирж байна. Тэгээд одоо мэддэгдээгүй ирсэн маа шууд орцгоё. За орцгоё. Мохоо тай байсан шүү дээ, сайн мохоо гарч ирсэн шүү дээ. Өөх ямар олон гүлэг вэ? Нэг бүлгөө тандар цаад нүүн бүлээ. Тэр мэр жижиг хацсан юм бэ? Одоо Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. ихчтэйгээ танилцъя те. Юуны намайг гэрэлжээ гэдгийг, дандаа өхтэй гэрэлжээ гэдгийг байгаа. За ам бүл хэдүүлээ. Ам бол гуруулаа нөхөр өхттэйгээ гуруулаа амьдэрдэг. Гүрвтэйдэг гэсэн үү та? Ямар өвчнөр? Нугснараа. Одоо тэгэл нусны аргуу авдэртэй, тэгээ савны аргуу авдэртэй. Тэгээ 16 он нусны хагалгаанд ороод нуснаа нөгөө хатаа хэлгүүлээ, диск залгах хатаа хэлгүүлээ. Тэрнээс хойш ингээ бүгсэн бие мэдээ алдагдаад. Одоо энэ тарамдал тариагаар л гол цогооч чинь тэр тариа байхгүй бол өвдөлт бол маш ихтэй. 10 хоногт 20 шиг тариа өрхөөрөө бичүүлдэг. Тэр нь тэгээд 3 өдрийн гарантал гамнаа тэгэд 3 өдрийн л тариа. Тэгэл бас өдрийн болтол үхээ ихнэр аргалсаал. Тэгэл чин чат матар чин тариа мараа гуугаал тэгэл зарим нэг нь жөөнгөөхөн зарим нэг нь мөнгөөр нь үхээ. Анх яагаад таны бие өвдсөн бэ? 8 дараа ингэж байхдаа аварт ороод тэр нь 30 жилийн дараа сэтрээд тэгээд 2013 онд би Нороо цувцаж компанид гадаад талбай үйлчлэгч ажил хийдэг байсан юм. Тэгээд харуулын буруу, миний буруу би нөгөө супермаркетаас хогоо аваад ингээд ард урдаа өөрөөд ахаа ингээд том савнд ингээд төрөөд ирсэн. Машин гарч исэн байхгүй юу? Амжаад гарчмаар санагдаад миний. Амжаад гарчихвал харуул намайг хараа байлгүйгээл ухсгээд яс нэг машин гардаг алга төмөр толгой дээр нэг бол тэгвэл миний өвчин сэтэрсэн. Одоо миний сарын имчилгээ хийхэд энэ хүмүүс итгэхгүй дээ. Олон түмний буян маш сайн улсууд надад аяг их тусалсан. Миний сарын имчилгээл 700-аас 800 мянган төгрөг сарда. Би 5 жил бол цэвэр 5 6 жил хэвлэж хөвцсөн. Ус толгой байхгүй бүр хав халзан толгойтой. Тэгээд бүх юм чи ингээл хоолнд идэж уучаад өндийгэл ингээ басаа сууж муучаад дгүү тийм байсан. Та залуудаа амар царайлаг хүүхэн байсан уу? Одоо ингээ араа минь харахад айгүй царайлаг эмэгтэй байсан харагдчих. Би залуутай гайгүй байсан. Харин тий нүд ямар ч гоё юм. За та тэгээ бид нартэй яаж хэрхэн бид нарыг олж холбогдоод бид нартэй би энэ зургатаар ингээд
Дорт үзээс суужсэн чинь нөгөө эмэгтэй хүн болсон байхаар бас нэг актер өстэй мөрчлээ. Өнгө төсөө нэг сайхан болгочихъя гэсэн үүднээс сэтгэлийн чинь надад төрөөд ингээд зургатаар нэг хүн ингээд яваад ингээд хүмүүсээс ингээд наана утас ингээд яах гэсэн ингээд зарим нэгэн зөвшөөрөл зарим нэгэн зөвшөөрөхгүй яваад шүү дээ. Тэгээд би дотроо ийм сайхан боломжийг алдчихэд яасан сонь юм бэ дотроо бодоод сууж гинтхэн л дугаар гараад ирсэн байхгүй. 11 сэтгэлээ холбогдоод тий. Тэгээд тэрний дараад нахаад цагаан сарын өмнө болоод минь 90 ингээд амьдрал байдалтай хэлж болдгоо юм тий. Зайшаач үүдээ нэ тэгээд шорхоо хөрцөлдөд ингээд оруулж өгч байсан амар баярлж байгаа. Энэ нэг актерын өсөөс мөчлөөсүүд ингээд та тэгээд 49-ний жил орж ийн гэхээр залуухан байна шүү дээ. Одоо та нүүр чи маань нан утсыг хэрэглээд угаасаа амар гоё болно. Таны тийм арьс гойтой, тэгээ араам гойтой, нүд гойтой. Тэгээ би таныг залуудаа сайхан эмэгтэй байсан байх гэсэн байхгүй юу? Хүрхэн ш. Эмэгтэй үлэмжтэй дандаа өвдөөд ингээд байж хад гинт гоё эмэгтэй хуучин залуугийнхаа байсан эмэгтэй шиг болмоор аюу гоё байна шүү дээ. Та тэгээд өвчнөөсөө илүүтэйгээр ягаад би нөгөө тэр одоо эмэгтэй өмнө л болохоор эмэгтэй хүн болохоор ингээд гоо сайхандаа анхаарна. Ингээд би өчнөө олон өвдөө өчнөө олон жил болоод өчнөө олон эмнэлгээр явсан чи эмнэлэг бүхэн чин тэгээд нааштай хариухгүй хагалгаар боломжгүй гэл тэгээд хааштай би эмчилгээ бол байхгүй гэдэг бол би хэлсэн. Надад хэлж өгсөн л тоо. Эмчилгээ байхгүй шүү гэсэн. Тэр би өөр ингэж мэдсэн болохоор өгтлээ ядаж нэг тий. Нэг хорвоо дээр нэг 2 жил чи 3 жил чи амьдрал явах хугацаанд эмэгтэй хүн яагаад хуучин 20 эд настай залуу төрхөөрөө байж байгаад явж болдгоо юм гэсэн сэтгэл надад төрсэн байхгүй. Зөв штэ. Таныг тэрмээр санагдчихлаа. Мундаг эмэгтэй хүмүүс чи ийм хүчтэй байхгүй. Ямар ч өвчин ямар ч завлан байсан тэндээсээ илүү эрэг гоё юмыг хараад тэрнлүүгээ тэмүүлээд өөрийнхөө зүрх сэтгэлийг хүчтэй зоригтой үсгэлэнтэй байлгадаг эмэгтэй хүмүүс. Яста мундаг танаар бахарч. Тэгээд нүүр амаа гоё ялцлаа. Тэгээд үсгэзээ гоё янзлаа шүү дамаа хэлгээл гоё явчих чинь гоё орцсон юмсаа. Өөрөө сэргээд ямар гоё. Нэгдүгээр өөрөө аюу гоё сэргэн хоёрдугаар миний бие аюу гоё болно шүү дээ. Тэгээд нөгөө жоохон даард үзэл яадаг болсон чинь хараа. Энд чи юу бол мөн үү гэж бод гайхаа нэгтэй. Танд бас бид нэр том бэлэгтэй ирсэн байгаа. Таны залуу насыг та одоо би залуу насаа хармаар байна гэсэн шүү дээ. Тэгэхээр онлайн маркетинг маань таныг одоо бас өршлээгүү болох гээд гоо сайхан болох гээд нана утсыг бэлгэлж байгаа. Одоо яг өнөөдөр үйлчлэгээнд оруулна. Тэгээ яг одоо бид нэр таныг авч яваад манай салон дээр очиод манай гоо сайханчаар бүх уцаа тавиулаад шууд өнөөдрөөс үр дүн гараад эхэлнэ. Өвчнөдөө болоод их ч жаахан орцсон байна тий. Өвгөлтийнхээ жоохон мөнгөс алдсан. Гоё ялна та сэрэхэд айрхан гоё ярьстай. Хөөхөн бай. Одоо явъя. Тэгээ явъя. За тэгээ. Таныг хувцлыг басъя. Би төшөө. Оппа. Омо мундаг. За хин гэдэг лээ? Жавхан төгс. За хэдгээр ангу? 4-р анги. За хичээл нь амарсан байна уу? Аха. За юу хийж амарч байна? Хичээлээгээл. ажлаа таслаа. Яаж тусалж байна? Юмыг нь хийж өгөөл. За. Мэдүүгийн мөрөдөл нь юу байна? Юмч. Том болоод имч болох юм уу? За яагаад? Яагаад гэвэл хүчтэй үнийг хэмшлэн гээл. Ээж нь байнга өвдөд байгаа болохоор тэгж утсан юм уу? Аха. Юуны имч болох юм? Мислимч. За хичээлдээ хэр сайн сурж байна? Сайн. Аль хичээлдээ илүү сайн байна? Математик. За. Тэгвэл мундаг сайн имч болоорой за. Тэр одоо ээжийг авч явлаа. Ээжийг гоё хөөрхөн болгочоод явуулна. За. За энийг хувцас сольж аваад явна да. Крис хан залуу Ээж хүсийг аваад тий. За. нөрөн үсэн. Үсэн нарийнхан жижиг үсэн тий. Өөр өндөр. Хэрвээ ондоохон сонгочлоо гэж хэлдэг. Тэгвэл бас л нөгөө нөлөөстэй үлдэн шүү дээ гэж бодоод өнгөртөө хэлэх байхгүй. Эхнэрээ сайхан залуухан болох нэ. Яах вэ? Надаас 10 гаруй дүү хүн шүү дээ наа. Өсөх дэнж хотхон өссөн дэвжих амьдралыг зохицлоо.
Өссөн дэвчгээ бодоод Амьдралаа цогцлооно. Өсөх дэнж хотхон 2 дугаар ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цудхамл 100 жил гандахгүй евро стандартын металл басаад алт дисүртэй чулуун хөвөн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч эхэллээ. BDMT Group хүн төвтэй хөгжлийг цогцлооно. оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. За сайн байцгаана уу? сайн уу Алия юу вэ? За таны гоё болох хэрэгтэй хүн шүү. Баярлаа. За амжилт. За манай онлайн маркетинг зөвлөх ирсэн байна. За өнөөдөр хамгийн ихнийхээ үйлчлэгээнд орох гэж байгаа. Хичээл нүрийг харахад ер нь хэр вэ? Тэгээ ер нь бол нэлийн асуудалтай арьс гэсэн үг. Одоо ялангуяа дух хэсэг энэ төр нэлийн гүн суусан. Одоо арьс маш их гэмтэлтэй хугаралтай гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэлийн сайн ажиллана. Бүтээгдэхүүний хувьд бол 15 хоногор тавьдаг бол ихтэй 7 хоногор нэлийн шахуу тавьж явна гэсэн үг. За нөгөө энэ чийдтэй нанаа утас маань энэ үү? Тийм байна. Энэ бүтээгдэхүүн. За энэ болохоор яг 7 сарын хэрэглээ байж байгаа. За тэгэхээр манай бүтээгдэхүүний яг одоо чанарын тэмдэг лацинууд нь ингэ байж байгаа шүү. За бид доторхын задлаад ерөнхийдөө нэг харуулчих тий. За иймэрхүү бүтээгдэхүүн байгаа шүү хичээ. За юу. За нөгөө нэг шидтэй хайлдаг нанаа утас маань энэ дотор багтж байгаа. За энэ бол өдөр тутамдаа хэрэглэдэг шингийн хэлбэрийн коллагенууд маань. За тэгээ энэ савндаа болохоор буцал соус юм уу? Одоо цэвэршил соус хийгээд энэ усныхаа тусламжтайгаар уцаа шингэнэ гэсэн үг шүү. За техникийн тавилтыг тавьж эхлэе. За утас маань ерөнхийдөө одоо энэ дотроо байж байгаа. 6 ширхэг 14 см-ийн урттай утас гэсэн үг. Тэгэхээр нүүрэн дээр нь ерөнхийдөө хуваарлаад байрлуулад талбай жижигтэй хэсгүүд нь ерөнхийдөө уцаа хаачлаад тавьчихна гэсэн үг баг шүү. За эхлээ сайхан нүүрэндээ усаа шүршээд бэлтчих. Чиглэлчин гэсэн нүдээ хөнгөө анж. Усыг өгөхдөө хит ойрхон нүрэл ингэж тулгаж өгөхгүй. Тулгаад өгчих юм бол нөгөө ус маань урсаад тарааж амжихгүй жил нүд рүү орчих ч юм уу эсвэл урсаад хайрын маань одоо гадагшилчин гэсэн үг. Тийм учраас аль болох усыг за нүдээ хөнгөө анжаарай. Зайнаас ингэж өгөөд нүрээ ерөнхийдөө чиглэлчин. Хон дээр бол утсыг хаажлаад авах шаардлагагүйгээр ингээ уртаар нь байрлуулж өөрөө ингээ наалтчихна гэсэн үг. За одоо бол би энэ нөгөө 14 см бага хэмжээний хайчлаад энийг чинь энэ юуных нь хэсэг дээр ингэж тавигдана гэсэн үг. Тухайн хүний асуудалтай хэсэг аль вэ? Зөвхөн одоо энэ хамар уруулын гурвалжийн хэсэг унжилттай, духны хэсэг асуудалгүй мөртлөө хамар уруулын гурвалжийн хэсэг асуудалтай бол эндээ уцаа хэсэгчлээ тавьж болно гэсэн үг шүү. За. Нүдний орчмоор үрчлээтэй нүдний орчмоор ойрхон тавих уу? Нүдтэй ойрхон бол тулгаж тавьдаг. Угаасаа уг утас маань хайлаад ирэнгүүтээ нүүр чинь ерөнхийдөө нэлэнхийдээ юм коллаген маань задраад коллаген хэлбэртэй шилжихээр ерөнхий нэлэнхийдээ юм булцангаа наалтангаа болчихно. За утсаа ингэж жижиглсэн хайжлсан утаснуудаа одоо жишээл ингэ талбай жижигтэй хэсэгтээ тавьчих болдог байхгүй юу? Хайлсан тэр зүйлэл усны тусламжтай арьс руугаа шингээх нь маш чухал байдаг шүү. За. Ханах юм бүтээгдэхүүн бэ нэрээ? За энэ яг хятадын улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн байгаа. Хүмүүс яг ерөнхийдөө хятад бүтээгдэхүүн гэхлээр л цааргалал одоо хятадын бүтээгдэхүүн бол маш муу, хортой, ямар нэгэн химийн найрлагатай гэж үзээд идэг. Гэтэл бүтээгдэхүүний хувьд бол яг улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн энэ өөрөө яг Европ, Аз төдийгүй Европтой гарсан юм олон улсын стандарттай юм бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгэхээр ямар ч санаа зовох зүйлгүй. Одоо манайх уг бүтээгдэхүүнийг 4-р хичээлдээ танилцуулаад борлуулалт хийгээд олон сайхан бүсгүйчүүдтэй үр дүн өгөөд явж байгаа. За одоо ерөнхийдөө хардаа тухны хэсэг бол ингээ голоосоо бараг хайлаад тийм байна. Утас маань юу яаж байгааз цагаан байсан тавигдсан утас маань ингээд хайлаад мэдэгдээд эхэлдэг шүү ингээд. Тийм байна. Аль болох дандаа товших хөдөлгөөнөөр шингээвэл Хичээ 7 хоногт хэдэн удаа тавих уу? Ер нь бол бүтээгдэхүүн 15 хоногт нэг удаа тавихаар зориулттай. Хичээ маань хувьд бол 7 хоногийн зайтай тавина. За одоо утас маань бол бүрэн хайлтсан.
За хайлангуудаа ерөнхийдөө энэ нэлсэн хаан алдан гоо ингээд хартаа гарт наалтаад ийм мэдрэмжтэй болж байгаа гэсэн. Игчэд ямар мэдрэмж одоо мэдэгдэж байна түлж? Айгаа гоё тийм сингэлсэн гэтэл хайрс ингээд таталтаад байна. Таталтаад байгаа мэдэгдэж Нүүрний байна. хайрс таталтаж байна. Ерөнхий түрүүний байснаас арсны өнгөн ингээд засраад эхэлж байна. Одоо нэг таанаар жоохон сайраад эхэлдэг. Өөрөө бас арсны өнгийг маш гоё засах үйлчлэгээтэй давхар сэвхнөөсөө нөхцөлтийг арилгах үйлчлэгээтэй энэ бүтээгдэхүүн арсыг өргөж хангахын хамтаар Ихтэн шүд нэлээд унтсан баг шиг байна тий. Тий. Ер нь одоо ер нь комшидл хийх юм. Одоо энэ тийм дээдлтэй ингээд хоёр шид байгаа. Бар байхгүй дээ. Хоёр шүднээс тусна байхгүй юу? Байхгүй. Уу яагаад ийм залуугаараа таны хамаг шүд унж юу? Одоо энэ бүтээгдэхүүний 7 сар хэрэглээд тэгээ дараа нь хэдийн хугацаанд яг энийгээ барих уу? за энэ өөрөө ямар нэгэн нис ажилбар биш, химийн хүчтэй, тариа биш, арсыг хүчээр шууд засаад энэ юм бүтээгдэхүүн биш учраас хугацааг ерөөсөө заадаггүй. За хугацаа заахгүй гэхээр хүмүүс ойлголт нь их гор байгаа гэдэг. Тэгэхээр хугацаа заахгүй гэдэг маань ерөөсөө та гоё байдлаа олоод авлаа энэ бүтээгдэхүүний тусламжтайгаар хэр байдлаа удаан хадгалах нь ерөөсөө л энэ гадна харалж байгаа бидэнд энэ арьс арчилгаа. Яг гэвэл энэ чинь шууд гадны нөлөөтэй харьцаж байгаа шүү дээ гадаад байдалтай. Тэгэхээр гадаад орчинтой харьцаж байгаа энэ арьсыг өөрөө сайн арчлаад тордоод ядчил одоо хамгаалаад гадны нөлөөлөөс өдөртөндөө хэрэгэлдэг ус чигээр хангаад ингээд яваад байх юм бол бүтээгдэхүүний үйлдэл хүссэн хэмжээгээр удаан хадгалагдана гэсэн үг шүү. Жишээ нь бол ерөнхийдөө тухайл нэлээд юм гүн зураасуудтай. Энэ гүн зураас чи өөрөө ямар байдаг вэ гэхэлэр арьс ерөөс ингээд хугарсан байна гэсэн үг байхгүй юу? Энэ ерөөсөө одоо байгаа төвшнөөсөө нэлээд сайн татаж ингэнээс яг арьсны энэ дээр байгаа нуглан болвол ерөнхийдөө бүр арьс шиг татихгүй гэдгийг бас анхааруулах нь зүйтэй баг. Тэгээд ер нь байгаа төвшнөөс нэлээд сайжраад энэ мимит ингэж хүрчигээд байгаа энэ хөдөлгөөнүүд багасаад ирнэ. За гэрэлтэй байгч минь гэрэлтэй л вэ штэ юм уу? Нилээн цайдчихдээ юм тий. Арсны өнгө бол нэлээд цайна ерөөсөө тавилтаас эхлээл цайраад одоо арсны тоон өнгө буюу маш гоё юм энэ бүтээгдэхүүн ч ерөөсөө л арсыг өргөж чангалах арсыг маш гоё юм өнгөлөг гялалцсан толгор юм уяатан болгох үүрэгтэй бүтээгдэхүүн баггүй. Өнөөдөр бол утас тавьсан учраас октин коллагеныг хэрэглэхгүй. Маргааш оройноос эхлээд 24 цагийн дараанаас эхлээд нүрээ сайхан орой угааж цэвэрлэн штэ тий. Цэвэрлжингүүдээ савтаа уснасаа шүршээд нүрээ чихтэй болгочингуудаа 2-3 удаа анаас шүршээд жигэд тараачна гэсэн үг. За тэгээд 7 хоногийн дараа хоёлаа уулзна. Би 7 хоногийн дараа тань дээр очиж тавиад хоёлаа сарын дараа гэхэд энэ байгаагаасаа гоё үр дүн харсан байх хэрэгтэй шүү за. Баярлалаа. За тэгвэл эргээд гэрэл ягч хааны нүүрэн дээр харсан өөрчлөлтөөр эргээд олзъя тий. За тэгье. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. За үзэгчтэй мөрөглөлийн нэвтрүүлгийн оролцогч гэрэлтэй ягч маань одоо үйлчлэгээндээ онлайн маркетинг нано утасны үйлчлэгээндээ ороод одоо нэлээдгүй олон хонцсон байна. Өнөөдрийн байдлаар хэд удаага хуцаа тавилцсан байгаа лээ? Гоо сахан дээр нэг тавиулаа. Гоо саханчмаар гэртээ манай гэрт ирж тавиад өөрөө нэгтээ ингээ одоогийн бодлого 3 дахь тавилчихэд байж байна. Нүүрэн гэлцаал энэ та кремтсэн үгүй юу? Гүү ямар ч бодогшоо хөвч хэрэглээгүй яг нэг байгаагаараа. Яг зөвлөснийхаа дагуу нөгөө юм хэрэглээл. Тэгээд Тавхад гайгүй байна уу? гайгүй амархан юм хэлбэрхаа. Юу гэж хэлчихлээ надад 3хан шүдэн гэж хэлчихсэн шүү дээ. Одоо шүдэ хэлэхгээ вау тент гэж шүдний имлэг дээр ирж байна. Оо ямар гоё юм. Дараагийн бидний сюрприз. Ямар гоё юм бэ баярлаа. Гэсэн имлэгийнхаа. Оо за баярлаа. За, ямар гоё юм бэ. Монгол идэж чадахгүй хастай шүдгүй болохоо зайчилж чадахгүй. Задлж чадахгүй тэгэл бүхлээр нь зайлгын тэгээд нэг хотоод найруулж байгаа чайг өвддөг дотор иржтэй өвддөг шиг юм. За сайн байцгаана уу? Сайн. За манай би манайх вау гэж шүдний имлэг. Би вау имлэгийн ерөнхий эмч Нүүр амны хэмж өнөр цэнгэл гэдэг хүн байна. шүдний имлэг дээр ирж гэж бодог үстэй. Бодоогүй. За өнөөдөр ямарсан дөрөвт үйлчлэгээнд орохын дэ гэж бодсон уу? Та хамгийн сүүлд хэзээ шүдний имлэгт үзүүлсэн бэ? Ой ер нь шүдний хөдөлгөөгөө барих 10 жил болж байгаа. Одоо манай имлэгийн зүгээс яах вэ гэхээр зэрэг одоо таны амны өндөд ямар асуудал байна? Тэрийг чинь бүгднгийн ямар нэгэн үн төлбөргүйгээр танд одоо бэлэг болгож нэг удаадаа ингэж үйлчлэгээ үзүүлж байгаа шүү. За тэгэхээр зэрэг ийм юм байна. Ерөнхий миний ингээд эхний оншоор харахад бол хоёр шүд ер нь авахуулах шаардлагатай эмчилгээ авахааргүй болсон. Ийм байдалтай байгаа юм байна. Тэгээд хоёр шүдийг бол ломбодоод янзлах ийм ажилбар байгаа юм байна. Тэгээд
хоёр авахулсан шүдний маань ором сайхан идгээд ингээд битүүрээд эхлэнгууд хоёлаа хив аваад танд ийм сайхан таарсан ийм хиймэл шүтлбэр хийж өгөх шаардлагатай юм байна. Өсөх дэнж хотхон өссөн дэвжих амьдралыг зохицлоо. Өсөх дэнж. Өсөн дэвчихэ бодоод амьдралаа зохицлоо. Өсөлтийн чадхан 2 дугаар ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цутгамал 100 жил гандахгүй евро стандартын металл басаар алд дисүртэй чулуун хүн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч эхэллээ. EDMT Group хүн төвтэй хөгжлийг зохицлоо. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. За үзэгчтэй мөрөлдөл нэвтрүүлгийн оролцогч гэрэлтэй агч маань онлайн маркетыг оруулж ирдэг нано утсыг нүүрэндээ суулгаад одоо сар гарангийн хугацаа болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр сар гарангийн хугацаанд нэлээд үрчлээ бол гүн үрчлээ байсан шүү дээ тухны үрчлээ тий. Тэр гүн үрчлээнүүд арилсан байна. Гэлзаал байна штэ гэрэлтэй агч тий. Гялтганаад тагталтаад байгаа тий. Ерөөсөө нөгөө баг уцаа 50 үед нэг ингэж арьсан гэлтгамжид барьдаг штэ. Тэрийн шиг хичээн үед бол яг 7 хоногийн зайтай сарын хугацаанд бол явж байгаа. Эхний нэг 2-3 тавилтыг бол гэрээр нь очиж заасан. Тэгээд тэрнээс цаашаа өөрөө яг бие дагаа тавьсан. Маш сайн гэрийн даалгавраа маш сайн байсан. Байнгын ерөөсөө устаагаа харьцаал усаа авч яваал өдөртөө цэвэрлэгээгээ гээл тос бүтээгдэхүүнээ гэрт нь очиж бүр үүдсэн хөрхэн жижигхэн косметиктэй энэ миний ингэж тавьдаг маск энэ ингэдэг юм гээд бүх арьс арчилгаанд айгуу гоё анхаарч байгаа айгуу урамтайж байгаа. Тэр хэмжээгээр гоё үр дүн гарч байгаа. Тэгэхээр нүрээ чийлэх хэрэгтэй байгаа тийм. За энэ утас чинь тэр чигээрээ калаг байна уу? Ерөөсөө тэр чигээрээ цэвэр калаг байна. Манай бол амар мэдлэгтэй болсон шүү дээ одоо тий. Яг нөгөө хацрын ерөнхийн энэ доошоогоо жоохон суулт бол харьцангуй жоохон удаа явж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө ихч бол ерөөсөө нөгөө шүд байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь бас айгүйх нөлөөлж байгаа харьсны юунд. Аавн тоглоод ээжийн залуу болсон юм шүү дээ гээл. Тий залуу болсон гоё болсон гэл. Тэр манай хоёр ахт. Нөхөр нүүрэнд хэрэгтэй юу маск засаг юу хэрэгтэй вэ гэвэл гүйж яваад олоод ирдэг хэрэг. Тэгэл бүгдийг бэлдээд өгдөг. Би тийм гэртээ төгөлөөсөө ингээд сууж байгаа шиг юм баг. Өвдгөрөө тариагаа ичэн. Тэгэл ингээл идэж очиж сууж байгаа шиг юм баг. Хийдэг ажил тэр юм чинь. За тэгвэл эргээ сарын дараа уулзцай тий. За. За үзэгчдээ бид Вовд энд шүдний эмнэлэг дээр ирсэн байна. Гэрэлтэй агч маань 14 хоногийн өмнө шүднийхаа хивийг өгсөн байгаа. Шүдээ бас ламбатуулсан байгаа. Тэгээд Вовд энд эмнэлэг дээр өнөөдөр бүрэн шүдийн эмнэлгийнхэн маань хийж өгж байгаа. Ингээд энэ төвшөнд бас эмнэлгийнхандаа маш их баярлалаа гэж хэлье. За гэрэлтэй агч энд үзлэгтээ орж ах шиг байна. Шүдээ тааруулж ах шиг байна. За сайн байна эмчээ. За сайн байцгаана уу. За өнөөдөр шүднийхаа хивийг авсан шүдээ хийх өдөр тий. Өнөөдөр одоо ингээд гэрэлтэй агчд хоёр өмнө авсан хивнийхээ дагуу хиймэл шүд маань бэлэн болж ирээд тэгээ хиймэл шүдээ амандаа суулгаад тааруулаад за ажилалт зуулт тийм ээ хэмжлэгийн зүйлсийг тааруулж өгөө сууж байна. Хил яриа жоохон өөрчлөгдсөн байна уу гайгүй юу? Жоохон нэг сонин тий нэг юм зуух гадагаа ч юм шиг мэдрэмжтэй. За энэ бол ерөнхийдөө хиймэл шүдийг анх хийлгэж байгаа хүн болгонд тохиолддог одоо анхны шинж тэмдэг. За нэг 2-3 хоног гэртээ хүнтэй сайн юм яриад ингэнгүүт хил яриа энэ дээд доод тагнаандаа дасаад ирэхээр зэрэг харьцангуй зүгшрээ яваад байгаа.
За тэгээд ерөнхийдөө хиймэл шүд хийлгэсний дараагаар дээд доод хоншоор ирүүний салсж байгаа хавгнаад ирэхээр баг зэргийн суулт өгөөд ирэхээр баг зэргийн холгох нухах юм гардаг. Энэ тохиолдолд ирээд бидэнд тандаад эргээд бид нар сайхан тэрийг нь засаад байна. Баярлалаа эмчээ. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. За одоо бид нар 2 сарын дараа үр дүнгээр уулзах чинь. Тэгээд анх эхлэхэд гэрлэгчийн маань нүр ямар байлаа. Тэг өнөөдөр ямар сайхан гэрэлтчихээн. Дээр нас шүдэ хийлгсэн гэд үнэхээр сэтгэл хангалуун байгаа гэж бодож байна. Бүхэнд харахаар өөрчлөлт зөндөө гарсан байгаа сте. Шал өөргөн болцсон сууж шүү дээ. Одоо тийм нөгөө нэг хамгийн хайжсэн миний хувьд болохоор духны үрчлээс аахгүй. Гэсэн чи барыг духны үрчлээ нь хамгийн их үр дүн авсан байгаа юм шүү. Тэ. Тэмүүт ана шүдээ саяхан хэлгсэн болохоор ингэж байгаа. Энэ хоёр хажуудал жоохон дутуу санагдаж байна. Нөгөө нэг шүд гэдэг чинь өөр юм цаана хүн дээр ихтэй учраас дүүргэлтэй байхгүй учраас харсны сулрал нэлээд дагаад исэн баггүй. Тэгэхээр одоо бол нөгөө дүүргэлд ороод ирэнгүүт бас харьцангуй нөгөө засал авах нь хурдан болно. Таны хувьд тэгдэлхэрээ. Өө машин дээр байна. Энийг ч үзүүлээ хоёлаа. Камерлаа харжийнэ. Ямар хөөрхий. Ам дөрөвтэй. Тий. Та тий энийхгүй ясаар байгаа энийхээ марцсан байна уу? Та энийхээр бүр амар үзэглэнтэй харагдчих. Хөөрхий. Ястайгаа харагдаж байна. Тэр сая сүүлийн сарын хугацаанд бол нэлээд эрчимтэй тавьсан тий. Тэгээд нэг ч бол өөрөө бас их маш гоё сэтгэлийн тэнхээтэй. Сайхан эмэгтэй одоо амьдрал гурван зоригтой өөрөө бас би бас нэлээд удаа гэрт нь очиж тавиад бас яг нөгөө амьдралтай нойрхон харьцаж исэн болохоор бас яг хичээгээ маш сайн их мундаг эмэгтэй арга ирэмч гэсэн нөхөр нь хүүхэд нь мундаг гоё гэр бүл байлээ. Нөө анх гэрт нь очиход тий нөхөр нь орж ирэлт шууд ингээл гэр мөрний шалмал мангар цэвэрхэнтэй эргэл харахаар юм цэвэрлээл арчилаа. Амар ажилсаг нөхөртөө. Та өөрөө тэгэж хүмүүж үлсэн үү? Гүү. Хүмүүж үлсэн үү гэдэг байгаа шүү. Манай өвгөн чи угаасаа тэгэж Өгийн ажилсаг оо. Хүүхэд нь бас амар мундаг санагдсан. Хүүхдийнхээ хамгийн анх хэлсэн үг нь эмч болно. Яагаад гэсэн чи би ээж шиг хүмүүсийг өвдөхгүй амар мундаг эмч болно гэж хэлсэн. Тэр нь аюу цастыг бүр үн төлбөргүй хийм гэсэн юм байна. Яг л одоо энэ бүгд очил ээжигээ харж байгаа байхгүй өчнөө үнэтэй төлбөртэй байдаг. Тэр бол өнөөс бас мундаг хүмүүжүүлжсэн. Тэг өөрөө очиод ярахтаа хичин одоо хичнээн ингээд юм өвчтэй ч гэсэн би ядаж өөр хүүхдтэй сайхан харагдаж байгаа талтай байхгүй юу? Энэ хараагаас явмаар ань гэж байгаа байхгүй. Тэгэхээр үгүй байхгүй те гэтэл сэргээр юм ийм мундаг гоё сэтгэлийн тэнхээтэй юм чи уртл наслнаа бүх хүссэн зорьсон бүх юм биелнэ. Инээс илүү гоё болно. Хөл дээрээ босно. Анх би энэ 16-нд нухсны хаалганд ороод ирэхэд миний өвч нь 4 настай байсан. Тэгээд ерөөсөө аав нь тэгээд манай өвгөн чинь өөрөө зүрхний хүнд өвчтөө. Тэгээд дээрээс нь тэгээд миний юм тариа гэхүү, өөрийгөө гэхүү. Тэгээд нэг ойр зуурын тэр толгоотод тэр дүүгийнхэн өвчих охины дэлгүүрс нэг махцах хэвдэл. Тэгээд нэг тэдэнд төрөг болоод тэгээд хүүхдээ цэцэрлэгт 80 өгдөг. Тэгээд нэг хүүхдээ өгчөөд газ авчин хитэн махын нэвччихэл босож ирээд намайг асраал. Намайг тууштай 6 жилдээ яс гарт дээр бөмбөлсөн. Тэгээд манай өвч хөрхи аав нь тэгээд махан гэлэрчээ тавьчин. Нэг бантгийн гурил, бэлэн гурил аваа тавьчин. Тэр хүүхд чинь манай өвч 4 нас гарантай бантын эсэрсэн. Одоо бант хэдэх бантын бодотоо ширнэ. 5 настай хүүхэд гурил илжижсэн гэдэг. Одоо тийм гурил илж зориг нь хүртэл байдаг шүү дээ.
ингээ бүр нэг шар бодоод их нөгөөдгөө илтгэдэг бэлдэж. Чаныг л асарч байгаа нийцтэй ер нь. Тэгээ надад хоол ичихгүй ч байгаа. Хөөрхөн. Ээж үлсэж гин үү, үлсчихвээ жоох юм идчих гээл. Тэгэл нөгөөтг нь идэж ууж чадахгүй тэгэл ингээ гоожуулаад асацгаал. Тэгэл асгасан ч гэсэн нөгөөтгөө цэвэрлэгээл. Хөөхд гэдэг чинь тэгэл өртөө өнөд иргэд байхаар айгүй хэрсэн болт юм билээ. Онлайн маркетинг хамт олонд бол манай нэвтрүүлгийн хамт олонд та хандаж хэлэх үг байна уу? Байна. Энэ онлайн маркетинг хамт олондоо маш их баярлалаа. Энэ хүмүүстэй хандаад нэг үг хэлчихөө би. Энэ үний юм бэ. Миний нүүр ам амар байсан. Үрчдээтэй. Тэгээд ерөөсөө авах юм байхгүй. 60 настай юм биш үү лээсэн. Одоо би нэр 40 насны дээр л ирж байна. Өөрхөн насны дээр ирж байна. Юу насандаа наснасаа залуу та одоо үсэн янзлуулаад жоохон хүмүүсийг зурчхад аллаа. Тэгэл уруулаа бодоход аллаа. Би одоо ингээс гоё ялсан юм чинь нөгөө сөвхөө өөрт байгаа хувцуудаас сэлж гоё өмсөөд өдргэн цэт дээр нөрөө шимбитл бодоол зузанчгаа айл битал хашаа. Би Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. За тэгээ ямар ч байсан хөлтөө 2 сар гарны хугацаанд ер нь бол 2 сарын хугацаанд тий бидэнтэй хамтарч ажиллаад өөрийнхөө гоо сайхныг бидэнд даатгаад ийм гоё үр дүнд хүрээд ийм гоё ихтгэл зүтгэл бүх юмыг гаргасан танд маш их баярлалаа. Тэгээд бүтээгдэхүүний цаашдын хэрэглээг бас бид бэлэг болгох болно. Тэгэхээр энийгээ та өөрөө гэрийн нөхцөлд өргөжлүүлээд хэрэглээд одоо байгаа төвшнөөс өшөө илүү сайжраад тий одоо гоё нөгөө шүдний дүүргэлт ороод ирсэн учраас энэ доогоор сулраад байгаа энэ ярьсаа хоёлаа чангалах энэ процессуудаа гэрийн нөхцөлд та өөрөө бие дагаад хийн. Тэгээд дээрэс нь нэг нөгөө эмгтээчүүдийн гээл бэлэлж авах шүү дээ. Энэ бас манай маркетинг борлогддог. Яг одоо ихэдээ яг үйлдэлүүд нь бол нэм бактери, вирус, өрөвсөл, улаалт, шарах, за цаашлаад хавдрын эсрэг хүртэл үйлдэл үзүүлдэг. Дээрээс нь нэмрэлтээр миом гистаг шимэгдүүлнэ. За мөн нөгөө архаг, мөөгөнцөр, цистит гэдэг тийм эмэгтэйчүүдээс шалтгаалдаг бүх өвчин мөн булчингийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Яг цэвэр ургамлын гаралтай ямар ч ихтэй химийн найрлагагүй манай бүтээгдэхүүн ер нь дандаа эмчилгээний бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ юуны маань бүтээгдэхүүн манай утас за мөн дээр нэмээд эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүнийг бэлэг болгож байна. Стаа маш их баярлаа. Ийм гоё сайхан болгоо дээр нь ийм гоё бүтээгдэхүүн өгөөд өгдөө нүрээс гоё боллоо өөрийнхөө одоо би ч угаасаа савны мянтай шүү дээ. Хорвоо авдартай. Одоо тэрэндээ эмчилгээтэй явлаа. Би савндаа ямар ч эмчилгээ ба хийлээгүй байсан. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. Ерөнхий ивент тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж Хотхон. За өнөөдрийн одоо өглөө бид нар 11 цагаас гараад шүдээ хийлгээд за мэдээж үр дүнгээ хараад гээд явсаран байгаа. Тэгч маань өнөөдөр үсэн янзлуулаа бүр гоё болсон. Тэгээд бид нар оройн зог байрахаар юмнаас сүлжээ ресторан дээр ирсэн байна. Хүмсгөө бодоод үсэн ингэсэн чи бүр улмал залуухан болчих. Амар гоё харагдчих. Ихч өсч ороогүй бараг 10 хэдэн жил болсон гэсэн тий. Тийм үү яагаад? Би чи нэг 13 онд ороод ирж байгаа л тэгэл тэрнээс гинтэж яагаад 16 онд дараа тэгэл ирсэн гэртээ ирсэн. Тэгээ үсээ өөрөө тайрагдсан юм уу та? Гүү цаанаас өөртөө унтсан. Унаад халцраад бүр өсгөө 5 жил гараа 6 жил шахав. Тэгээ сая урагчаад юм байгаа юм. Би нөгөө нэг анхал гэртээ чи юу за ингээ гоё болоод үсгээ янзлаад ингээд гарна гэд тэр өдрөөр нь өмсөх хувцс бэлгэлнэ гэд хэлжсэн шүү дээ. Бэлгээ аваад ирсэн. Өгөөд өмсүүлэх үү? За тэгээ. Бас нэг юутай байгаа шүү дээ. За энэ би танд авчирсан шүү. Баярлаа. Тэгээд танд зохих байх гэж удаад авсан. Тэг би өөрөө иймэрхүү загвар дуртай болохоор тэгээ хоёлаа бэлгээ задлж үзээд галс солиод өмсчүүл яадаг гэж бодож байна. За болж байна. За би гаргаад үе. Ямар гоё харагдаж байна тэр. Гоё. Ямар гоё юм бэ. Энэ материал энэ амар гоё. Тэгээ хар өнгөтэй энэ өнгөтэйг хоёр л байсан. Тэг би анаад энэ өнгөн зохиох гэсэн чи үс нь яг гоё өнгөтэй болчих. За хоёул хамтдаа солиод. Дэмрэн. Nice. Стор харагч. Гоё. Ой залуухан жоохон охин шиг л болоод байх юм те. Хоёул барыг хажууд нь уртуулах гээд нөгөө. Таны хоёр амттай хоол зүглэж байгаа хта гэртээ. Ярих байсан уу? Ганцаараа ингээд булганчиж болж гин үү? Би уцраа нэг банкны уцраа залгасан чинь уцсан. Додод жист уцаа авахгүй байлээ. Тэр тэгснээс салгаа хийсэн. Сэм баахан дуурайсан ш. Би юу?
Юу гэж л таны ганцаараа ингэ болгоноолох үү дээ гэж. Ээж нь хөөрхөн болцсон байна уу? Аим хөөрхөн болчихсон. Нэг хөрхи. Наашаа нэг энэ. Маа баярлаа. хайртай. Маа нэмэд хайтай шүү дээ. Баярлаа. За суугаараа нэг Чи энэ. сайн хараад ээж нь гой палаж өмссөн маас тэ үсэн. Аим гоё болчих. Юу талж чинь чам бурхан талж чинь ээж нь юу өөр юу нэмсэн бэ? Аим гоё болсон. Тэгээд ээж нь инээж үзэл нээж энийгээрээ. Юу вэ? Юу талцсан бэ? Шүт. Хөөе. Гоё болчих. Гоё болсон байна. Ээжигээ яаж баярлуулчихсан? Янз байна. Ер нь өдөр болгон баярлуулдаг уу? Хаяа нэг баярлуулдаг уу? Өдөр бол Юу гэж? байн хайтай шүү гээл. Байн тэмрэл. Одоо тэгээд юм шулахын тулд одоос яах хэрэгтэй вэ? Хичээлээсээ багшийн үгэнд ороод тэгээд ямар ч хамаагүй бодлыг сайн бодно доо. Ямар ч ямаагүй бодлоо. Хуух дээрээ л муугаа. Хоохоо яагаад муу байгаа юм бэ? Нэг юм дээр 20 онд намайг сахиад энд төвччихсэн юм. Нөгөө ээжигээ сахиад хажуугаар нь хичээл намаа хаяа нэг ганц нэг удаа салгардуулсан байна те. Гүүл гэж байна. Ямар ч үсэн хийгээл үсэн. Хичээлээ хийсэн. Өглөө ихнэр нь гараад одоо ийм болсон байхыг харах мэдээж гоё сайхан байгаах те. Намайг таалагдчих. Бүх юм таалагдчихсан. Та хараач те та харж чадахгүй юм гээл. Ичээд нэг танихгүй хүүхэнтэй хаал идэж байгаа юм шиг л ингээд нэг хараад байлаа нэг хараад байлаа. Өдрөөс өдөрт нүүрнийх нь нүрчлээ арилж байгааг эрс мэдэгдсэн үү танд? Би хэрэглээ гисэн юм уу та? Гисэн. Миний дүүгийн мөрөдөл юу вэ? Ээжигээ ирүүл болгох тий? Ханд тэгэл ядсан. Тэгэд ядсан. Тэгээд үнгүй туслана. Яа хэцүү мундаг. За. За энэ хоолн жоохон тайлбарлахад манай минут ингээ шинээр нэмэгдэж байгаа. Олон төрлийн ногоогоор ингээд авч цаачирсан доо дахиад махтай тэм чихэлэг соостой шүл байгаа. Ерөнхий дэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж Хотхон. За, энэ рестораны хоол таалагдсан уу бүгдд нь? Таалагдлаа. Юна гэдэг нэртэй болохоор нэгээ Солонгос эзэнтэй Солонгосын сүлжээ хоолны газар гэж боддог гинэ. Тэнгүүд Монгол эзэнтэй Монголын сүлжээ хоолны газар гадагшаага гарах юм одоо юутай ажилтдаг ийм газар юм байлээ. Тэгээд нэгт маш чанартай хоол, хоёрт үйлчлэгээ сайтай, гуравт нөгөө нэг бүтээгдэхүүнүүд нь ив ирүүл. Тэгээ өөрөөсөө барыг зарим нь тарж ургуулдаг гэж сонсч байсан. Тэгээ энэ хамт олноос таныхаа Мартин 8-ны баярыг тэмдэглэж өгсөн байгаа шүү. Баярлаа. Өөрчн ч гэсэн одоо юм эмгтээчүүдийн баярын мэндийг Мартин баярын мэндийг Баярлаа. Баярлаа. Танаас Мартин 8-ны мэнд төргий. баярлаа. Таны мөрөөдлийг биелүүлэх гээд онлайн маркет болон мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэг хоёр маань хамтраад өөрсдийнхөө чадах чинээгээр таныг хамгийн сайхан эмэгтэй болох гэж яг энэ Мартин 8-ны дугаараа ингэж хэлээ. Тэгээ та үнэхээр хамгийн сайхан эмэгтэй болж чадсан. Угаасаа ч байсан. Яагаад байсан гэж байгаа гэхээр эмэгтэй хүн гадаад үзмжээсээ илүү дотоод сэтгэлээрээ хамгийн сайхан эмэгтэй байдаг. Таны дотоод сэтгэлийн хүч болон дотоод сэтгэл зүй чинь хүүхдээ хүмүүжүүлсэн байдал чинь тий хамгийн сайхан эмэгтэй гэдгийг илэрхийлж байгаа шүү. Тэгээ танд Мартин 8-ны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Нэвтрүүлэгтээ хамтран ажилласан бүх байгууллагуудаа чин сэтгэлээсээ талархлаа. Тэрэн дундаа нэвтрүүлгийн ерхий тэгч ногоон газар тэгээд ингээм хамт олондоо талархлаа. Мөн онлайн маркетинг хамт олон, Юна рестораныхан, за мөн Вау эмнэлгийнхэн, за мэдээж бидний зам бас байсан өсчин гэж бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархлаа. Ингээм Монголын бүх сайхан эмэгтэйчүүдэд
Мартин амны баярын мэндийг хүргье. За ингээд гэрэлтэй жоохон гэр бүлийн одоо багхан ч гэсэн хүсэл мөрөөдлийг биелүүлж чадсан байх гэдэгт бид нар итгэлтэй байна. Ингээд эх 7 хоногтой мэдээж хинийгийнх нь хүсэл мөрөөдөл биелэх баяртай мөчтөө эргээд болцъё. Түр баяртай. Баяртай. Тийш баяртай гэрэл. Баяртай.